За сайн байцгаана уу манай хийм ах хоттой ихэр жинлүүр хумхын ордныхны маань 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 12-ны хүртэлх одоо ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За эндээс одоо би хидэн зүйл харцсан сууж байна л да манай хийм ах хоттой улсуудад. За би эндээс харахад одоо за ямар нэг одоо хүүхдүүдийн шугамар те одоо хүүхэд эсвэл одоо хүүхдүүдтэй холбоотой нэг мөнгө хүлээж авсан юм харагдаж байна л да. За энэ дээр магадгүй одоо өв хөрөнгө өвлөж авсан юм уу аль эсвэл одоо ямар нэг одоо албан ёсоор одоо олгогдох ёстой хүүхдүүдийн мөнгийг авсан юм уу тийм ээ нэг иймэрхүү зүйл харагдаж байна. За ийм чиглэлээр одоо мөнгө орж ирэх нэ энэ хугацаанд гэж ойлгож байна тий. За дараагийн нэг харж байгаа юм гэхээр зэрэг энэ дээр би энэ сайхан гэр бүлийн одоо дундуур орсон 3 дахь хүмүүс гарч ирсэн одоо сэтгэлийн шаналл харж байна л да. Тэгэхээр зэрэг би энийг одоо хоёр талаас нь харж байна л да. За яг хоо энэ дээр одоо хэдий гэр бүлийн дундуур орж одоо гэр бүл өмүүлсэн одоо болох гэхээр нөгөө тал салахгүй байгаа юм шиг. За энэ дээр ялангуяа одоо эхнэр үеийн нөхөр нь мэдсэн тийм ээ. За дайрсан, давшилсан тэр хүн бол одоо их стресстэй байна. За ингээ одоо дайрсан, давшилсан янз бүрийн ийм асуудал харагдаж байна тий. За нөгөө за энэ дээр одоо хайр байна уу байна тийм ээ. За одоо хайр ба үзий ядалтын карт гарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг хайр ба үзий ядалт болж байна тийм ээ. Тэгэхээр энийгээр одоо гэр бүлээсээ салж чадахгүй байж одоо ийм 3 дахь юм асуудал энэ дээр одоо бас карма харагдаж байна тий. Хэрэг одоо ийм асуудалд одоо орооцолцсон бол одоо дуусгах гэхээр нөгөө тал бас дуусгаж өгөхгүй ийм байдал харагдаж байна. За ийм бол одоо эх 7 хоногт одоо нэг шийдвэртээ хүрээрээ тийм ээ хүрэхэр юм шиг. За өшөө одоо бас одоо ийм асуудлуудаас болоод ч гэдэг юм уу одоо нүүсэн суусан өөр газар очсон эсвэл одоо нэгнээс салж нөгөөтөө сууж байгаа ч юм шиг. За ийм байдал харагдаж байна. За мөн одоо энэ дээр түрүүний уншлаган дээр хэлсэн тийм ээ. Одоо энэ нарс юу од гаргасан хөдөлгөөний одоо хөдөлгөөнтэй холбоотой ч гэдэг юм уу. Ийм гэр бүл одоо хүний хувь хүний асуудлуудыг хөндөгдөж байгаа. Би энэ дээр одоо өөрийнхөө барьж авсан энергийг ярьж байна. За тэгэхээр зэрэг өшөөнийг одоо миний харж байгаа юм болохоор зэрэг одоо энэ их хайр байгаа юм шиг тийм ээ. За энэ дээр одоо ялангуяа одоо хүүхдүүд за одоо ийм 3 дахь хүмүүс гарч ирж гэр бүл өмүүлсэн эсвэл таны гэр бүлийг өмүүлсэн ийм асуудал. За энэ дээр одоо хүүхдүүдийн асуудлыг чухлаар тавигдаж байгаа юм шиг ийм харагдаж байна шүү. За мөн одоо энэ дээр ийм одоо харьцаанаас одоо жирэмсэлсэн байдал харагдаж байна. Тэ хүүхдүүд жирэмсэн байдал. За энэ жирэмслэлтийг зогсоосон юм шиг. За тэгээд болий гэхээр болохгүй одоо таныг нүүц сухаас үүрэг аргагүй хүргэж байгаа юм шиг. За энэ дээр одоо бас амьдралынхаа балансыг сайхан тохируулсан байдал харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг одоо ийм асуудлуудаас бас ангижрахыг бодоорой тийм ээ. За энэ дээр одоо бас би одоо салаад ирээд суунаа эсвэл одоо чимэн салаад ирээ энэ төр гэсэн ийм яриа байгаа бол энэ бол одоо худлаа байна л гэж хэлэх гэж байна. Тэгвэл одоо энд одоо би салсан барьсан юм харахгүй байна. Энэ дээр одоо ийм асуудалд орооцолцсон бол одоо өөрийгөө одоо авч гараараа ч гэдэг юм уу тийм ээ. За эх 7 хоног одоо энд эх 7 хоногт бол одоо ийм асуудалд орооцолцсон бол одоо нэг тийш нь шийтгэхэд их сайхан нөхцөл бүрэлдсэн байна л гэж би харж байна тий. За ийм байна. За энэ дээр одоо таныг бас open your eyes одоо intuition гэл ийм энэ миний ярьсан юмнуудыг одоо баталсан ийм олон картнууд гарсан байна л да тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм асуудал одоо дээр та одоо байгаа бол одоо юу гэдгийг эх 7 хоногт одоо нэг тийш нь болгоорой. Энэ дээр бас карма шүү. Хэрэг та одоо нэг хүний нулимсыг долоосон бол одоо өөрөө бас нулимсаа долоох ч юм уу. За иймэрхүү юм харагдаж байна.
За мөн одоо би бас энэ дээр нэг харж байгаа юм харагдаж байна л да. За яг эхлээд бол яг юм хөнгөн харьцаа байсан харагдаж байна л да. За яг хөнгөн харьцаа нэлээд лавширч одоо нэлээд одоо юу гэдгийг нэлээд одоо сэтгэл зүрхэнд хүрсэн. Зя ингээд ирэхэнгүүтэл одоо гэр бүлийн асуудал ундарсан тийм ээ. Одоо наашаачгүй цаашаачгүй эсвэл нөгөө тал мэдсэн юм шиг. Тэгэхээр энэ дээр одоо өөрийгөө татаж авах нь одоо маш чухал юм а гэсэн энэгээр дүрийн юм байж байна. За энэ дээр зарим нэг нь одоо салсан нийлсэн юм харагдаж байна тийм ээ. За иймэрхүү асуудлуудаас ангижраараа эх 7 хоногт тийм ээ сайхан өөрийгөө олоорой. Нэг тийш нь сайхан болгоорой тийм ээ. За ийм юм байна. За энэ дээр одоо нөгөө нэг миний харж байгаа юм болохоор зэрэг одоо яг одоохондоо бол за энэ хань одоо юу гэдгийг та хөнгүү ойр ганцаараа байгаа бол тийм ээ одоо нэг өөрийнхөө одоо зорилгот хүрэхээр тий өөрийнхөө одоо ажил төрөл мөнгө санхүү гэдэг юм уу амьдралын одоо чанарч гэдэг юм уу иймэрхүү зүйлс өөрийнхөө мөрөөдөлд нэг жоохон цаг зав зарцуулаарай тийм ээ өөрийгөө олж аваараач гэдэг юм уу тий тэгсэн цагт одоо хайрч гэдэг юм уу ханьч гэдэг юм уу тийм ээ ийм сайхан зүйлс өөрөө ирэх нь вэ шүү. Ийм одоо байгаа одоо энэ байгаа нөхцөлийг ч гэдэг юм уу ашиглаж тийм ээ ганцаараа байхдаа одоо өөрийгөө олох одоо өөрийнхөө одоо мөрөөдлийн төлөө мөрөөдлийг хөөгч гэдэг юм уу ийм зүйлс хийгээрэй гэсэн ийм мессеж өгч шүү. За би түрүүн хэлсэн энэ дээр одоо эсвэл одоо ямар нэгэн өв хөрөнгөд хүн өвлөж авсан ийм сайхан мөнгө төгрөг зарим нэг нь хүлээж авсан ийм байдал харагдаж байна. Энэ ямар ч байсан их хүүхдүүдтэй холбоотой юм байна тийм ээ. За мөн одоо та маш их одоо сэтгэлийн их хямралтай тийм ээ таны одоо юу гэдгийг одоо сэтгэлийн хөдлөл одоо дээцэгтэй байна. Ийм үед одоо нэг жоохон танд одоо баланс алдагдсан байгаа байдал харагдаж байна шүү. Тэгэхээр энэ дээр одоо чухал шийдвэр гаргахдаа бас анхаарна үсттэй гэсэн байна тийм ээ. За би одоо энд нэг л их Монгол орж ирэх гээд байгаа хүмүүсийг харж байна да. За энэ одоо үйл явдлуудаас ийм үйл явдлуудаас одоо таны амьдралд их чухал өөрчлөлт гарах нэ. Одоо ирж байгаа саруудад гэж ойлгоорой. За ерөнхийдөө бол аз таны талд байна. Зөв шийдвэр, зөв бодолтой байгаарай тийм ээ. За ийм юмнууд байна. За ингээд та бүхэндээ одоо ирж байгаа 7 хоногт нь ажил явцад нь амжилт хүсье. Та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байвал одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайруудаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа баяртай.